Амьдрал гэдэг амьд явахын тэмцэл биш. Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг аз жаргалтай сайхан дурсамжаа бүтээх аялал эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бас нэг сайхан дурсамжтай аяллыг бүтээхээр бид бүхэн ирээ чиний миний аватар бохот гэсэн одоо аяллаа маршрутаар 6 хоногийн аяллыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэгээд бүгдээрээ аялалдаа гарцгаая. За бид бүхэн Ирээн хотоос наашаага 300 гаруй км явж одоо Жинийн хот тэрхүү Юнлян гэдэг нэртэй одоо усан парк болон халуун 33 төрлийн халуун агшаанаас бүтсэн сайхан алжаалтай аялдаг газар хөлцөөрөөд байна. За энд бол ихснэр олон төрлийн хоолнуудын сонголтоос та бүхэн хийх боломжтой. За Япон үндэсний хоол болох одоо та бүхэн сайн мэдэх суши, сашими гэдэг олон төрлийн одоо хоолнууд. За тэгээд хоолой эзний араас олон төрлийн десертүүд. За тэгээд чимсчнүүдийг та бүхэн бас сонголттойгоор хүссэн хэмжээг идэх боломжтой гэдэг бас дуулах байна. За тэгээд хоолой идэж харчичээд энэ сайхан 33 төрлийн агшаан байгаа гэсэнтэй. Бид нар одоо бүгд өөр градустай. Тэгээд өөрсдөө гэсэн онцлогтой тийм хүний эрүүл мэндэд нэн чухал одоо тийм эрдэс минералаас бүрдсэн тийм гоё устай тийм агшаан тийм байт юм байна. Гэр бүлэрээ хаашаа амрах вэ гэж төлөвлөж байгаа хүмүүс, төлөвлөгөө мэдэхгүй байгаа хүмүүс бол яг ирэхэд тохиромжтой. Маш олон юм гоё амралтын юм гоё орнуудтай том заал байдаг санагдаад байна. Тэр заал нь сайхан унтаж алжаалаа гаргандаа сайн. За Жинийн хотод ирсэн шалтгаануудын бас нэг бол одоо Жинийн хотод 4 ширхэг байдаг энэ хүслийн сураг гэдэг энэ сайхан сургын гадаа ирсэн байна. За сураг дээр бол хүмүүс ирээд бас гоё хүслээ шивнэд юм байна. Тэгээд тухайн жилдээ юу хүсэж байгаа тэр бүгдийг бас сайхан дотроо шивнээд тэгээд биелэх болтугай гэд бас нэлээд олон хүний хүсэл биелдэг болоод хүслийн сурах гэж нэрлсэн байлгүй. Энэ дээр бол бас гоё юм архитектортай юм гоё хуучны сайхан барилга байна. За аялал хэр байна? Аялал сайхан байна. Бид Улаанбаатар хотоос хөдлөөд Ирээнээр дараа Жинийн хотод ирлээ. Жинийн хот сүүлийн үеийн шинэ бүтээн байгуулалтыг айгүй их зохицлоосон 800 гаруй хүн хамтаа ногоон бүсээр ер нь сүүлийн жилүүдэд ер нь хятад туслаа ер нь тэргүүлж явуулсан байна. Сүүлийн 10 гаруй жилд бол энэ хотыг бол тэр чигээр сайхан ногооруулад мод тариад те. Тэгэл одоо 10 жилийн дараа ийм гоё мод цогт болж нөө. Тэр бум мод хөтөлбөрийг хэрвээ амжилттай хэрэгжүүлэх юм бол яг ийм гоё орчинд бид нар амьдрах нь шүү дээ. Тий. Байгаль цаг уурны төстэй юм бэ. Ер нь тийм аюу гоё байна. Тэгэд одоо ингээд бүх ногоон эргэлтс одоо ногоон модтууд байгаа тэгэд бас харшилтай хүмүүсийн харшил хөдлөх болов гэсэн чинь ерөөсөө тэхгүй шүү дээ. Миний бол харшил бол айхтар хөдөлтийг тэгвэл энд гоё модон донд ерөөсөө хөдлөхгүй шүү дээ. Юудээс хөвчлөлт хэрэгсэн амьсгал энэ хаач явсан улсуудын сэтгэл тэнийгээр уужим алхаж байгаа гудмаар явж байгаа бүр инээнсгэл дүүрэн алхацгааж. Би тэгсэн энэ аяллаар яриад ер нь маш их сэтгэл өндөр хүлээж авж байгаа буудал гэтэл тамун удаа очиж буудал. Тэгээд тэнд орж байгаа үйлчлэгээ гэтэл ер нь өндөр зэрэглэлээр хүлээж авч байна л да. За их аялал хэр байна? Ста маш их гоё сэтгэл өндөр явж байна. Харилцагч нартайгаа өнөөдөр тэгээ та хэдтэйгээ ингээд явж байгаад амар их баярлж байна. Тийм би тэдний аяллыг ингээд амар гоё зохион байгуулалтаа авч явж байгаа энэ компанийнхаа Mix Travel-ийн энэ одоо бүх хамт олонд бас их баярлж байна. Хичнээн хүн явж байгаа энэ ч бараг цагаар 80 гаруй хүн явж байгаа. 80 гаруй хүн явж байгаа. 80 гаруй хүн явж байгаа тийм манайхаас. За тийм өчтөр бол сайхан одоо тэр усан парктаа бол сайхан амарцгаа. Тэгсэн штэ бүгдээрээ усанд юундаа ороод сэтгэл өндөр байгаа манай толон амар өндөр байгаа. Сая дэше өгсөө явж байхдаа ийм их гоё аялал зохиосон өстө хөгсөрхийнхандаа баярлалаа. Энэ Mix Travel-ийнхэнд баярлалаа гэж сая тэгж байна. Тэ амар гоё явж байна. Хөгсөрх компанийн хамт олон Mix Travel компанийн хамт олондоо маш их баярлалаа. Өшөө олон их аялал зохион байгуулж, өшөө олон монголчуудаа өшөө олон юм үзүүлж та бүгдийн байгаасаа гэж хүсээ өрөөё. Та бүгд ажилд улам их амжилт хүсье. За баярлалаа сайхан аяллаарай. За баярлалаа.
За тэгэхээр Mix Travel компани зүгээс маш олон төрлийн аялал зарлагын нэг хэсэг болох энэхүү жинийн за миний аватар хөх хотын энэхүү аялал та бүхэн бас хамрагдаарай. Бусад төрлийн одоо аяллуудыг та бүхэн бас доор гарч байгаа утсаар холбогдоод лавлаарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийнхаа газар руу явъя. Явсаар байгаад усан парктаа ирлээ. За энэ хэсэг дээр гоё хиймэл давалгаатай энэ газар байгаа. Маш олон хүмүүс байна шүү дээ. За сая энэ эргэлздэг тоглоом дээр гарлаа. Нилээн хідэн давхарч өндөрлөн тий. Уулаа ер нь дотроо бол нилээн харанхуу айдас хүчтэйгээр энэ тоглоомыг дуусгалаа. Бас сонирхолтой. Энд ирсэн бол бас энэ тоглоом дээр заавал тоглож үзээрэй гэж байна. За бас өндрөөс айж байгаа хүмүүс бол энэ гоёнхон замтай сайхан эргэлддэг усан замаар явах бас тохиромжтой. За манай хэд бас ингэ. За ямар байна? Гоё байна уу? Гоё байна гэж. За энэ тоглоом бол бас гоё мэдрэмж өгнө. Гоё байна. За. За орж идсэн хүмүүс сэтгэлдээсээ хаваалцж чинь. Энэ хэсэг бол яг хүүхдүүдийн хувьд бол тоглоход бас тохиромжтой, эцэг эхчүүдтэйгээ тоглоход маш тохиромжтой юм гоё хэсэг байгаа. Тэр дээдлийн хувийн усаар дүүсний дараа доошогоо цотогдог. За ямар байна вэ? Ямар байна? Гоё байна уу? Гоё юм байна. За ах ядарсан уу? Ваа хайгуу гоё. Ийм гоё газар байна да. За дээшээ нэг уул руу өгсөж байна. За миний аватарын нэг хэсэг болох энэ нэг айхтар өндөр уулан дээр байрладаг хоёр уулыг холбосон энэ 200 гаруй метр, нэг талдаа 200 гаруй метр урттай юм шатан дээр явж үзтлээ. Бас өөрийгөө өндрөөс айдаг хэрнээ бас айцаа давн дийлж чадлаа. Энд бол гарч ирснээр олон төрлийн тоглоомууд юм байна. Экстрим одоо өндөр одоо уулан дээрээс юм дүүжин даажин байна. За тэгэд бас нөө зиплайн буюу одоо урт тороосоор ингээд хоёр уулын хооронд явах боломжтой тийм гой сонирхолтой спортын төлөвлөдөөс сонирхоод хийх боломжтой байна. Тэгээд хамаг адреналина ялгаруулахыг хүсвэл бас энд ирээд үзээрэй. За энэ хүртэл ирсэн юм чинь энэ бүх тоглоомууд дээр бас тоглоод үзээрэй гэж та бүхэнд хэлмээр.
За шилэнгүүрэн дээр гарч ирлээ. 280 метрийн урттай 80 метрийн өндөртэй юм шилэнгүүрэн дээр аялагчд маань бас гоё сэтгэл өндөр байна. Таалагдж байна гэж аял маань таалагдж байна. Тав бас микс трейлтэй хамт дараагийнх аялал хийгэр байж байна. Бид бүхэн миний аватараас нааш явсаар Хөхөтөд ирээд байна. Хөхөтийн одоо энэ хүү аквариумд хүрэлцээрээд байна. За яг энэ халуунд бол яг гоё хамгийн тохиромжтой зүйл бол энэ сайхан сэрүүн аквариумд аялахад бол маш тохиромжтой. Дотроо бол бас гоё гүнж байна. Усны гүнж сая олон төрлийн үзүүлбэр үзүүллээ. За маш олон хүмүүс эндээс бас үзэж сонирхож байна. Та бүхэн эндээс бас харсан байх. Олон төрлийн далайн амьтад бид бүхдийн байнга үзээд байдаг тийм олон сонирхолтой далайн амьтад кино Google-д кинонд үзчихсэн амьтдыг бас үзэх боломжтой тийм гоё аялал юм байна. Ялангуяа дурсамжаа бүтээхийг хүсэж байгаа хүн бүхэн заавал ийш ярээрэй гэж хэлмээр. Хөхөтөд ирээд бас ирснээр бас дэлгүүр мэлгүүр ирснэ. Хотын төвдөө болохоор бас гоё дэлгүүрүүд энд олон байна. Орж үзэндээ. Манай буудлын энэ хажууд байлаа гэхэд жишээ нь ингээл ойрхон маш олон дэлгүүрүүд байдаг гэж байна. За бид нар буудлаасаа сая гарч ирээд Хөхөтийн одоо энэ шинжлэх ухааны музей гэдэг их гоё музей байна. За энэ музей ба шүү дээ тий. Дотроо маш олон төрлийн одоо мэдлэг мэдээллүүдийг агуулсан. Ялангуяа хүүхэд багчууд маань багаасаа ирээдүйд ямар мэрэгжлийг сонгож ажиллаж амьдрах вэ гэдэг тий. Тэр төрлийн бүх мэдээллүүдийг авах боломжтой. Одоо бидний одоо илүү амьдралд ойр болгож өгсөн олон төрлийн туршилтуудыг багтааж өгсөн тийм гоё олон тийм загваруудтай тийм газар байна. Жишээ нь сансрын хөлийг дотор нь одоо орж үзхийг хүссэн хүмүүс бол дотор нь яг тийм адилхан макетуудыг хийсэн байна. Тэр одоо олон улсын сансрын тэр станцууд дотроо ямар тийм тасалгаатай байдгийг, ямар хавхалгаар ингээ холбогддгийг. За тэр төхөөрөмжүүдийн талаар болон хэрхэн яаж жолооддаг, сансарт ямар мэдрэмжийг авдаг гэдэг олон төрлийн мэдээллүүдийг авах боломжтой бас нэг давхар байлаа гэхэд нөгөө давхарт нь бол хүн ер нь юу хийж чаддаг юм бэ те? Хүн одоо хүний биеийн потенциал болно. За биеийн одоо хөдөлгөөнөөр ямар энерги гаргах боломжтой байдаг ч тийм үү те. Өөрийнхөө биеийн дотоод эрхтнүүд хэрхэн яаж ажилдаг, нинийгээ яаж дэмжиж ажилдаг талаар бас олон төрлийн мэдээллүүдийг багтаасан тийм смарт тийм ухаалаг тийм гоё дэлгэцүүдтэй тийм мэдээллүүдийг ер нь заавал хятад хэл хийхгүйгээр монгол хүмүүсээс ороод бүх мэдээллүүдийг олоод авах боломжтой гоё газар байна. Эндээс ирэх юм бол бид нар ч гэсэн бас нэлээд сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Тэгэд хүүхэд багчуудтайгаа заавал ирж үзэх ёстой газруудын нэг гэж хэлмээр байна. Ер нь бүх хүмүүст нээлттэй үнэгүй байдаг тийм музей байт юм биш үү? Бас гоё том онгоцны макет байна.
Нэстэг тэрэг ер нь гэж танилцуулсан байна. За хэрхэн яаж энэ шинжлэх ухааны музей үзсэн хүүхэд багчид бол багаасаа одоо өөрийнхөө тийг олж авах боломжтой. Энэ одоо жишээ нь усан цахилгаан станц хэрхэн хийгддэг талаар тэгээ энэ 70 байгуулсан. Одоо манай Монголд чинь гой усан цахилгаан станцууд байгуулагдах гад тий. Эрчим хүч яаж хийгддэг вэ гэдэг талаар бас мэдээлэл өгсөн юм. Үзүүлэн байна. Хэрхэн бий болов гэдэг талаар бас хэрхэн яаж эдгээр сэнснүүд за шинжлэх ухааны музейг үзээд гараад ирж байна. Надад бодсон, надад төрсэн сэтгэл гэвэл одоо эднийг хүчтэй Монгол гинэ гадаад хятадгүй тий бүх хүмүүс үнгөө үздэг юм байна. Тэгээд энэ шинжлэх ухааныхаа талаар бас олон төрлийн мэдээллүүдийг хүүхдүүдтэй өгөх гэж өөрсдөө ч боловсралтай болж хүүхдүүдийнхээс мэлмиг нээх гээл бас тий үнгөө байдаг юм байна. Манайх ч гэсэн бас юм музей зүтсэгаа баг яг монголчуудтай үнгөө болгоод түүх соёлынхаа музейг монголчуудтай үнгөө болгоод гадныханд бол үнэтэйгээр нь айлгуул зүгээр байх гэж бодчих тий. Нэг байж байгаа л нэг жилдээ нэг ганц 2 удаа нэг үнгөө үзүүлдэг тэн дээр нь хэдэн хүмүүс шавцгаадаг тий. Тэгэхгүй сайхан байнга ингээд нээлттэй байх юм бол хүмүүс чинь үүх түүхээ мэддэг болно. За жишээ нь шинжлэх ухааны музейтэй болох юм байх юм бол олон төрлийн гоё сонирхолтой ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээ бас төлөвлөх тийм гоё боломжийг олгож өгөх юм байна. Зүгээр л эцэгчүүд ингээд яриад байдаг шүү дээ. За чи тийм мэрэгжилтэй болчих. Одоо яг ийм мэрэгжил тренд болоод байна гэхээс илүү хүүхдүүд маань өөрсдөө багасаа энэ ийм их музейд ороод мэрэгжлүүдийн талаар бас мэдээллүүдийг аваад өөрийн сонирхсан зүйлээ багасаа одоо бэлдэж тэндээ илүү чанартай сурч дуртай сурахын тулд иймэрхүү бас музей орж үзэх хэрэгтэй байна гэдэг ойлголоо. За тэгэд мэдээж энэ аяллыг зохион байгуулж байгаа газар бол Mix Travel компани байгаа. За Mix Travel компанийн хувьд бол энэ жил 11 дахь жилийнх тэмдэглэж байна. За энэ хүрээнд ер нь бол 11 жилийн хугацаанд бол байнга 30 гаруй төрлийн аяллыг аялагчтай санал болгож байна. Олон төрлийн олон улсууд руу явах боломжтой. За би бол энэ эдний компаниар одоо холбогдож олон төрлийн аялалд явж ирсэн. За энэ удаа бол энэ Хөхбат, за Жинини, Мини аватар гэдэг энэ сайхан аялын маршрутаар явж олон сайхан хүмүүстэй танилцаж, за дээрээс нь олон гой газруудыг харж, дээрээс та бүхэнд бас сурвалжилж хүргэж байгаа гэдгээр миний хувьд бас маш сайхан байна. За тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч Mix Travel хаашаа аялуулдаг юм бэ? Ямар үн өртөгтэй байдаг юм бэ? Хизээ явах боломжтой байдаг юм бэ? Ямар одоо боломжийг олгох юм бэ? Байгууллага хамт олноороо аялах юм бол ямар боломж олгох юм бэ гэх юм уу те? Тэр бүхнийг мэдхийг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдорой гэж хэлмээр байна. Дэлгэцээр харахаар дэрэгдээс нь үз. Орой те Mix Travel те.